Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрыг ирээний нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид цагдаагийн ерөнхий газрын харьяа гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах төслөгч Шинэ Баяр урагдж оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд ч өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Тахрын ерөнхий газар татан болгогдсоноор одоо цагдаагийн ерөнхий газрын харьяа гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр энэ хэлтс маань одоо ямар тушаал шийдвэрээр байгуулагдав? Чиг үүргийн хувьд одоо ямар чиг үүрэгтэй ажиллах вэ? Энэ талаар манай үзэгчдэд товч мэдээлэл өгнө үү? За Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан байгаа. За тэгээд 2014 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. За гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль зааснаар энэ хуулийг хэрэгжүүлэх гэрч хохирогчийн амнаас эрүүл мэндийг хамгаалах чиг үүргийг за хууль зааснаар цагдаагийн байгууллага, Тахрын алба, тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, одоо мөрдөх алба гэсэн 5 байгууллага хэрэгжүүлэхээр бол хууль зааж өгсөн байдаг. Гэрч хохирогчийн амнаас эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг бол үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан. За ингээд Монгол Улсын их хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тахрын албаны тухай хуулийг хүчингүй болгож гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Тахрын албаны одоо хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа. За мөн гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан дээрх эрх хүчний байгууллагууд маань дэргэдээ гэрч хохирогчийг хамгаалах хамгаалтын тусгай нэгжтэй байхаар болно гэж хөөцөлж өгсөн байдаг. За үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтс байгуулагдсан. Өнөөдөр ингээд үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр чиг үүргийнхаа хүрээнд ер нь гэрч хохирогчийг хамгаалах хэлтс маань одоо ямар хууль журмыг одоо дагж мөрдөж байгаа иргэдэд яаж үйлчилж байна? За гэрч хохирогчийг хамгаалах хэлтс маань цагдаагийн байгууллагын цагдаагийн албаны нэг нэгж учраас 1-р цагдаагийн албаны тухай хууль мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмууд маань үйл ажиллагаанд мөрдөг болгодог. За мөн гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль одоо гол үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учраас гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль заасан хамгаалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан журмууд бол үйл ажиллагаанд мөрдөж ажилладаг. За тэгэхээр манай иргэдийн дунд бас гэрч хохирогчийг хамгаална гэхээр яг яад юм бэ? Би гэрч болоод хохирогч болчих юм бол үнэхээр одоо энэ байгууллага яаж хамгаалах юм бэ? Ямар хууль хэрэгцээ одоо орчин бүрдсэн байдгийг бэ гэдэг талаар бас санал хүсэлтүүд, асуултууд их ирдэг л дээ. Тэгэхээр яг энэ гэрч хохирогчийг хамгаална гэхээр яадгийг энэ талаар манай иргэдэд товч мэдээлэл. Өнөөдөр Монгол улсад гэмтэргийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулаад гэрч хохирогчид ямар нэгэн хадлага, занал хийх явдал бол өдөр тутам нэмэгдэж байна гэдэг. Тийм болохоор аливаа гэмтэргийн гэрч хохирогч болоод тухайн гэрч хохирогч болсон шалтгааныхаа үүднээс гэмт халдлага, амь насанд эрүүл мэндэд занал хийх учирсан тохиолдолд гэрч хохирогч болсон иргэн маань тухайн хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчтай хандаж энэ асуудлаа бол хүсэлтэд гаргаж болдог. Мөн өмгөөлөгчөөрөө дамжуулаад ингээд хүсэлтэд гаргаж болдог. Өмгөөлөгчөөр тухайн хүсэлтийг хүлээж авсан хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч маань гэмт халдлага үйлдэх бодит нөхцөл байдал нь юу вэ? Аюулын эрсдлийн түвшин нь юу вэ гэдгийг шалгаж тогтоогоод энэ гэрч хохирогчийг хамгаалтанд авах шаардлагатай байна гэдэг саналаа прокурор шүүгчид гаргаж шүүгч одоо хамгаалтанд авах шаардлага нөхцөл байдлын эрсдэлтэй байна гэж үзвэл шийдвэрээ гаргадаг хамгаалтанд авах. Тэрний дагуу одоо прокурор шүүгчийн шийдвэрийн дагуу гэрч хохирогчийг хамгаалах хэлтс аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлж гэрч хохирогчийн амнаас эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тусалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг хууль заасан журмын дагуу хэрэгжүүлдэг. За тэгэхээр ер нь энэ гэрч хохирогчийг хамгаална гэдэг маань одоо зөвхөн төрийн байгууллагын ажил биш ээ. Энэ бол төрийн бас байгууллагатай иргэд олон нийтийн оролцоотойгоор энэ үйл ажиллагааг бас илүү сайн явуулах юм боломж байгаа гэж бас хүмүүс ярьж байсан. Тэгэхээр ер нь энэ өнгөрсөн хугацаанд бас та бүхэн төрийн бас байгууллагуудын төлөөллүүдийг хүлээж авч бас хилцүүлэг зохион байгуулсан. За энэ хилцүүлгийн гол зорилго нь юу байв? Энэ хилцүүлгээр яригдсан гол асуудал юу вэ? Ямар үр дүн гарсан бэ? Тэгэлгүй яг хуу ер нь гэрч хохирогчийг хамгаалах ажил гэдэг маань Монгол улсад шинэ төвтөн өгсөж байгаа юм үйл ажиллагаа арга хэмжээ учраас өнөөдөр дан ганц төрийн байгууллагын хүчээр гэрч хохирогчийг хамгаална гэдэг бол очир дутагдaltaй. Тийм учраас бид төрийн бус бодлогуудтайгаа одоо нэгт хамтран ажиллаж
энэ арга хэмжээг илүү үр дүнтэй, илүү оновчтой, илүү хүртээмжтэй болгох юм зорилгоор гэрч хөрчийг хамгаалах хууль заасан аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээний журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байх хугацаанд төрийн бас байгууллагуудын саналыг авч тэдэнтэй энэ журмууд дээр бол хэлэлцүүлэг зохион байгуулж ингэж ажилласан. За энэ хэлэлцүүлэгт маань Монгол улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, маань тодорхой хэмжээний гэрч хөрөгч, хүчирхийлэлд өртсөн, мөн худалдаалах гэмтэргийн одоо хөрөгч болсон ийм иргэдэд тусалцаа үзүүлдэг төрийн бас байгууллагууд маань идэвхтэй оролцож одоо саналаа өгч бид нартай ингэ хамтарч ажилласан бас маш талархалтай байгаа. Тэгээд энэ ажлын маань үр дүн юу гэхээр зэрэг гэрч хөрөгчийг хамгаалах тухай хууль заасан аюулгүй байдлын 9 хэлбэрийн хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх. Тэдгээр журмууд маань нэлээд боловсронгуй болж ингэж цаашид хэрэгжих ийм боломжтой болж байгаа гэж үзэж байгаа. За тэгэхээр 9 хэлбэрийн хамгаалтын арга хэмжээ гэж байгаа. Тэгэхээр энэ маань одоо ямар хэлбэрүүд байдгийг, ямар арга замууд байдгийг энэ талаар За гэрч хөрөгчийг хамгаалах тухай хууль зааснаар гэрч хөрөгчийг хамгаалах хамгаалтын арга хэмжээг бид одоо хууль зааснаар бол сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээ, аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ гэсэн хоёр төрөлд авч үздэг. За аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ маань дотроо 9 хэлбэрийн хамгаалтын арга хэмжээтэй байхаар бол хуульд зааж хуульчилж өгсөн байгаа. За энэ 9 хэлбэрийн хамгаалтын арга хэмжээ нь юу байдг вэ гэхээр нэгдүгээрт нь урьдчилан сануулгах хамгаалтын арга хэмжээ. За хоёрдугаарт нь тодорхой үйлдэлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ. За гуравдугаарт нь мэдээллийн нууцлыг хангах аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ. За дөрөвдүгээрт нь бол гэрч хөрөгчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах хамгаалтын арга хэмжээ. За дараагийнх нь бол гэрч хөрөгчийн мэдээллийн нууцлыг хангах аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ. За 6-дугаарт нь тухайн гэрч хөрөгчийн одоо амь насанд аюултай нөхцөл байдал арилгах хүртэлх хугацаанд аюулгүй газарт төр байрлуулах ийм хамгаалтын арга хэмжээ байгаа. За мөн гэрч хөрөгчийг биечлэн дагаж одоо хамгаалах биечлсэн хамгаалтын арга хэмжээ гэсэн хамгаалтын арга хэмжээ байдаг. За мөн гэрч хөрөгчийн баримт бичгийг солих, нүүлгэн шилжүүлэх, гадаад төрхийг мэс заслын аргаар болон мэс заслын бус аргаар өөрчлөх гэсэн ийм 9 төрлийн хамгаалтын арга хэмжээ байдаг. За тэгэхээр энэ хамгаалтын 9 төрлийн аргыг хэрэглэхэд одоо өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав? Иргэд маань энэ талаар ер нь ямар санал бодолтой байдгийг, өөр ямар аргууд шаардлагатай байна гэсэн хүсэл саналтууд ирдгийг энийг яаж шийдвэрлэдэг энэ талаар. За гэрч хөрөгчийг хамгаалах тухай хууль батлагдсанаас хойш гэрч хөрөгчийг хамгаалах үйл ажиллагаа маань Монгол улсад шинэ тутам хөгжиж байгаа юм үйл ажиллагаа учраас тодорхой хэмжээнд алдаа дутагдал юм бол байсан баг. За энэ хугацаанд иргэдийн зүгээс одоо гэрч хөрөгчийг хамгаалах хууль заасан арга хэмжээг хэрэгжүүлээд ямар нэгэн эрсдэлд учирсан гэрч хөрөгч маань амь насанд нь халдсан ч юм уу эрүүл мэнд нь хөрсөн тийм тохиолдол гараагүй. За тэр утгаараа иргэдийн зүгээс гэрч хөрөгчийг хамгаалах үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээнд үр дүнтэй ер нь цаашид төр гэрч хөрөгчийг бол хамгаалах юм боломжтой юм байна. Гэрч хөрөгчийг хамгаална гэдэг үйл ажиллагаа ингэж байдаг юм байна. Миний амь нас эрүүл мэндийг тодорхой хэмжээгээр хамгаалдаг юм байна гэсэн итгэл гэрч иргэдэд бас тодорхой хэмжээгээр төрсөн, бий болсон, мэддэг болсон бахаа гэж бодож байна. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрыг ирийн нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүргэлээ. Тэгэхээр өнөөдөр манай студид цагдаагийн ерөнхий газрын харьяа гэрч хохирогчийг хамгаалах хилцээний авах мэрэгчлэлтэн цагдаагийн авах тэслэгч Шинэ Аяр урагдж оролцлоо. Нэвтрүүлэг үргэлжилж байна.